За энэ удаагийн влогоор англи явсан тэмдэглэл байх болно. Ингээд та бүхэн тухлан сууж таалан сойрхно. За 9 цаг явж хагаад 9 цаг явсан уу? 9 цаг яваад явсан Франкфурт дээр ирчлээ. Тэгээд одоо хаашаа явах вэ гэхээр Лондон явна. За Франкфурт аэропорт дээр ирээд 20 минут хүлээж авлаа. Бүр өрхөнг орлоо. Энэ болохоор дабл махтай cheese and bacon тэ fries нэг юм zero колотой. Үнэн гайхамшигтайгаар 20 евро гэж байна. Удаан үлээсний эцэст ямар ч fries нь халуун арга. За тэгээ аэропортоос хотын төв рүү таксид дуудсан чинь Tesla ирсэн. Тэгээд хотын байдал маань иймэрхүү байсан шүү. 6 цаг болж байна. 6 цаг болсон чинь дуурж байна гоё. Хамгийн алдартай 2 хоол байгаа даа. Нэг нь fish and chips, нэг нь meat pie байгаа. Тэгээд би fish and chips авсан. Найзлахаар meat pie авсан байна. Задлж байна. Сонголтоор яг хуу шарсан төмс үү эсвэл нухсан төмс үү гэдгийгсэн. Тэгээд жоохон юу л дээ. Анх идэж байгаа хүнд жоохон эвгүй байдаг. Жоохон итгэхий жоохон хүндтэй. Гэхдээ нэг юм хэшгиш юм шиг одоо тийм нэг юм гаднаа гөрөлтэй дотроо махтаа болохоор ирсэн. Энэ нөгөө идчихсэн fish and chips-үүдийг бодвол нөгөө юу вэ? Хэрчгээр бутраад байна. Тэгээд нөгөө загас нь өөр болохоор тэгээд байна шүү. Би нөгөө өөр газар идчихсэн. Миний идчихсэн нь болохоор хэрчгээд ямар ч асуудалгүй. Тэгээд гаднахынх нь нөгөө нэг юунууд нь гөрөлтэй болгож яадаг юмнууд нь болохоор юу гэсэн. Зузаан байсан. Энэ болохоор нэлээд нэвхэн байна. Тэгэхээр илүү сонирхолтой амттай байж магадгүй. Амтч нь болохоор нөгөө Heinz-ийн garlic-тэй sour тийм амттай. Загсан болохоор ямар ч үгүй мэдээж нөгөө англи юм чинь. Би нөт байгаа. Чимээ жоох ихтэй магадгүй sorry шүү. Тэгээд Apple гэнэ юутай meat pie-тай. Meat pie-г болохоор би бас 2-3 удаа идчихсэн баг. Анх идэж жоох эвгүй байгаа гэдэг. Тэгээд газ юм амсчаад хүмүүсээ 50 хоол идэхгүй намайг хүлээгээд бас хараад авах. Тэгээд ажгүй ураад цаач. Нэлээд нэрэн гэсээ тэр юутай. Тэшин шанттай. Кокны бишгэд тэгээд тэршээ жоохон нэг юм. Хүмс нь болохоор энэ их пабууд дандаа вежис хам явуулаад фрайс биш ах. Ийм бүдүүн мөдөө. За окей, сайхан болцоор хүмүүсээ сайхан болдог. Стрит артны бодол юм шиг байна. Тэгээд энэ ч нэ бас юутэй юм байна. Хоол молны газруудтай байна. Хүмүүс бүжиглээд чи бүжигээд автаа. Энэ гэхдээ бас юу юм байна. Өөр соёл шүү. Зөвлөний минь одоо будалдаас ирсэн байна. Будлаа харуулаад дэмий явах гэж бодож байна. Хүнтэй хамт явж байгаа хүмүүний хувийн минь сарвалж магадгүй бах. Гэтэ ямар цаг би энгийн будалд электротой нэг бодолтой. Бичлэг хийсэн гол шалтгаан нь юу вэ гэхээр жимс саруулах гэдэг. Blueberry юу хоёр гүзээлцэн хоёр байгаа байхгүй юу? 250 грамтай 2 паунд 45 цент гэдэг юм уу гэдэг мэдэхгүй. 2 паунд 45 гэсэн. Тэгээд blueberry нэр үнэхээр гомдтой юм. Манад байдаг blueberry нүч нэг усан амттай шүү дээ, тийм. Энэ болохоор яг энэ час хийсэн гоё амттай. Гүзээлцэн нь болохоор надад ч сул амттай санагдсан. Өчтөр хайр дэлгүүр орсон ер нь юмныхын нүн жимсэн нэлийн хямдхан санагдсан. Шүү.
Усан үзэн 250 г амтай 99 цент гэсэн байх шүү. За окей. Одоо өглөөний цагаа уцгаая. Курсант янз бүрийн талхнууд байт юм байна. Тэгээд юунууд байна? Мафнууд байна, доор цай майтай юм байна. Буфе маягаар идэх юм байна. Тэгээд энэ чинь доороо нутелла юу юм те? Jam, butter, ham, cheese гэх сэндвич мэнд. Над бол манай бодлогын цэд ажгүй гэж бодож шүү. Тэгээд йогурттай юм байна. Жимснүүд байна. Энэ ч яг hash brown байна. Тэгээд юу вэ? Томато байна. Хамгийн алдартай bean байна. Энэ өндөг байна. Scrambled egg байна. Wow, ham байна. Pork sausage-тэй. Тэг ингээ гоё хүмүүс хүснээрээ юу авт юм бэ? Кофе авт юм бэ? Би кофе унаа. Би бол нь flat white-нд амар дуртай байхгүй юу? Тэг Монголд байдаг болохоор уучаад байсан. Одоо энэ ч бол юм шүү. Flat white нь яадаг вэ гэхээр юу кофе байхгүй, дан кофе сүү хоёртой. Одоо тийм юм шиг. Гэхдээ юм авчаад тэгээд яа. Энд юм харламжсан шин. Энд чи apple juice-тэй orange juice, тэгээд энэ oat milk, almond milk-тэй халуун ус, хөд устай сүүтэй, дахиад цайнуудтай англи брендтэй сан миний санахаар. Тэ? За юу авсан бэ гэхээр sausage-тэй, ham-тэй, hash brown, egg, тэгээд beans, tomato авсан. Тэгээд энэ чинь болохоор юу тайм бэ? Сооснуудтай, кетчуптэй, энэ HB гэдэг нь юм соос гэдэг мэдэхгүй байна. Тэгээд sugar муугтай, кофетэй. Nice. Үлдэн чинь нөө scrambled egg нь бол зүгээр энгийн өнгө шиг байна. Илүү дутаа юм. Sausage нь ялгаагүй. Нэг гомц гойд гэдэг юм байхгүй. Нэг ханы юу вэ? Sausage хаа. Өдөр биений нөөц би нүгээс нь юутэй би нөх. Даадсан can юу. Энэ би юу ах юм. Я Heinz Wein-ийн би нэг шүү дээ. Тим би нэг шүү. Hash brown. Hash brown жоо суух юм байна. За окей. Саутоо. Нилээ хүүтэн байна. Бороо орцсон байна. Одоо цаг 5 өнгөрч байна. Энэ барилга болохоор юу юм бэлээ? Үндэсний уран зургийн музей гэх юм уу? Тэг үнгүй байд юм бэлээ. Уд орж үзэх зав байл орж үзмээр л байгаа. Тэг амжих нь үгүй. Хажуугнаа алхаал явж чинь. Дараа нэг зав гараад орноо. Хай. Энд чинь нэг сонирхолтой юм олж мэдлээ. Юу байд юм бэ? Хүмүүс ингээд миний хойноогоо шиг юм дөрвөлжин юм дотор ороод тоглолт юм байна. Тэгээ тэр нь янз янзын тоглоом байж болт юм байна. Одоо шил бүгдээр харъя. Найзуудаараа ч юм уу ажлынхаараа ирээд ингээд ямар нэгэн хүссэн тоглоомоо одоо энэ дөрвөлжин дотор байдаг юм дээр тоглож болт юм байна. Хоёрын эсрэг хоёр ч юм уу багаараа ч юм янз янзаар тоглож болт юм байна. Өглөөний мэнд энэ болохоор Английн зүгээр жижиг гэхүү. Одоо жижиг үгийг мэдэхгүй ямар ч зэн ингээ гоё. Кино театр юм байна. Тэгээд энэ чинь нэг сургалтанд сууж байгаа. Тэгээд тэрнийхээ юм хийгээд тэрнийхээ сургалтанд суугаад гэж байна. Хоо. Олон скринтэй юм байна. Тэгээд жижиг гэхдээ айгу гоё. Дууралт мууралт нь бол гоё юм байна. Сургалтандаа суучаал тэгэл энэ хаваараа яваад тэгээд нэг сонирхолтой юм таад влогоор удахгүй цугах нэг сонирхолтой юм хийдэ тэрийг бас таад харуулнаа. За тэгээд эн чи өдрийн хоолоо идэж байгаа. Гэхдээ тэрийг харуулахаар зөндөө хүмүүс байгаа болохоор үгүй бах гэж бодож байна. Тэгээ оройны хоолоо идэх газараа бүгдээр уулзцгаая. Театр юм шиг бах ээ. Сонирхолтой дээ. За зарим нэг итгэхэд ороод ихдээ хоол идчихэд идчихсэн чинь одоо идэгнэ. Тэгээ заа гэд идчихжээ. Сонголтууд нь тийм олон биш юм байна уу? Бид зөөхөн юм шиг. За шоколадтай тэгээд черритэг авлаа. Сорын чэйсэн 7 очлоо. Хоолны влог хийдэг болж яг үндэ хоол идэхгүй байна. Эсвэл идэхээр хүмүүстэй хэлж байгаа авч болохгүй байна. Амьдрал ийм л. Шоколадтай болохоор дотор браунитай юм байна. Сүнсгсийг онцгой байна. Нэг гараараа бариад нэг гараараа идэх үсэ боломжгүй тэгэхээр
Баярлаа. Ветеран айгу олон янз юм шиг байлээ. Энэ болохоор хамгийн жижиг гэн ах шиг байна. За үндэсний дэлгүүрлэл авсан чи юм гоё юм. Одоо гооч нь. Энд юу юм бэ? Emergency stop. За оройн хоолыг идэх гээд нэг газар ирсэн байна. Тэгээ одоо тэр газараа бид нар ороод хоолоо захиалчлаа гэхдээ зүгээр давхар бас та хэд бас гаднаас нь харуулъя гэж бодоод энэ чи бороо орж ийн би фотографтай гараад ирсэн тэнийг хөгчиг байж байна. Одоо энэ газрыг харуулъя. Ийм нэртэй газар гадаана ингээд сууж болдог юм те. Энд чи хүмүүс хөл мөг золоод шиг хаа. Хараад. Хөл мөгөө саксо хараад. Сока. Халт юуг нь харуулъя. Пабыг харуулъя. Яг typical англи pub. Ер нь pubуд нь бүгд ийм юм шиг байлээ. Тэгээд айгу сонирхолтой. Эцэг хүмүүс суугаад юм аагаад байж болдог. Тэгээд янз зүйлстэй. Өөх юм айгу одоо опшнтэй. Тэгээд бидний сууж байгаа газар тахтагоо нэм хоол айгу сайтай юм шиг харагдсан. Хоёул газар ирчихээ. Тэгээд хоол их нь харуулцгаая. Эний одоо Франц би багцтай. Тэгээд өмнө нь болохоор гоё chocolate аюу гоё. Задлаа пивод ингээр гоё. Аднес устгаач байлаа. Авны роо гэж мэдгүй лээ. Хоёр хүү авсан байна. За рисотто. Ботаны яг бүтэн болсон байна. Рисотто нь яахтай юм. Амар том юм байна. Миний гарыг хартаа. Миний адуунаас 1.5 том. За би болохоор ямар хоол авсан бэ гэхээр бас эдний аягүй чухал хоол аваа. Сонгонтой шиг. Хан сонгон. За дараагийн хоол нь болохоор фэнишний цэг дээр шасан ундаг ахуй гэдэг сонголт өгдөг юм билээ. Тэгэхээр авъя гэсэн. Цаас соус юу вэ? Lemongrassтэй юм шиг байна. Нэг эсэлэн байна. Надад гоё л. Тэний цээж мах уу? Нэг цээж мах юм шиг. За окей. Хоолой хүмүүсээ бас бодъё. За өглөөний мэнд онгоцны буудлын дээр ирсэн байна. Онгоцны буудлын дээр ирсэн шалтгаан нь юу гэхээр машин түрээсэлж байгаа. Тэгээ машин түрээслээр Манчестер руу явна. Машин түрээсэлсэн газар маань энд байна. Ингээ машинаа түрээсэлж аваад эхлээд Stonehenge орох зам маань харагдчих байна. Лондонгоос холдоод Stonehenge рүү илүү ойртох тусам байгаль нэлээд гоё болж исэн. За Stonehenge гэдэг газар ирсэн байна. За автобусын суугаад юу байгаа түрээд ирлээ. Тэр цаана зөндөө хойлоо хоньнууд байна таад харж байгаа те. За тий одоо жинхэнэ үзэх юм харъя. Энд гарч ирсэн чинь. 3000 гэснүүд 4000 жилийн өмнө байсан гэж юм. Тэгээд энийг бол зарим хүмүүс нь бол авчирсан гэж боддог. Модоор хийсэн байгаа тэр нь чулуучсан байх магадaltaй гэж юм. Өөртөө таруул юм ирэх бай. Гэтэ нэлийн нартай болохоор яахгүй. Гаднаас харагдахад бол ерөнхийдөө яг чулуу гэдэг мэддэг чинь. Гэтэ тэрийг харж байна та. Тэрний юу чулууны дотоод дахиад чулуу байна. Тэгэхээр юмар бүрсэн юм шиг тийм мэдрэмжтэй харагдчих байна. Зөндөө тэнцээ олон хоньнууд байна. Өөрийгөө саруулчаа тэгэхгүй дандаа юм хараад хэлдэг ш. За юу гэдэг мэдэхгүй байна. Гэтэ яваад үзье. Ороод үзье. Яагаад пенж дээр юм байгаа гэдэг харъя. Энэ санитар чулууг барьсан хүмүүсийн гэр орон гинэ. Тэр зөв хальт доторхыг харчаад. За энэ нэг сонирхолтой юм болж энэ юу вэ гэхээр юу ээж болдог. Татаад хідэн хүний хүч гаргаж ийн вэ гэдгийг харах юм байна. Тэгээ бөөндөө хийж татвал ийм л чулууг зөөдөг гэсэн гэдгийг хэлчих шээ. Надад таалагдж байгаа юм юу вэ гэж дэлгүүр дотор хүртэл орох юм бол лиштэй уяатай байх юм бол ямар ч зүйл орно гэж байгаа байхгүй. За хаана ирсэн бэ гэхээр юу нэ Оксфорд хотод ирсэн байна. Тэгээд энэ чинь болохоор том аутлет гэдэг юм байна. Тэгээд том брэндүүд нь тусдаа гэсэн өөрийн байшингуудтай. Одоо шийд энэ жишээд Dior, миний энэ хайн байгаа одоо Gucci хийж байна.
Тэгээ хүмүүс айгүй шопинг хийдэг юм байна. Okay. Such interesting place. Хотоос олцсон явж байна. Өнөөдөр энэ газар хонч маргааш өглөө Шекспирийн музейг үзнэ гэхээр явна. Тэгээ Шекспирийн төрсөн хот гэдгээр алдартай юм байна. Хот нь айгүй гоё хөөрхөн жижигхэн, тэгээ айгүй гоё цэвэрхэн, чамин юмтай газар байна. Зорны мэд оройны хоолой гэдгээд орчихсон гоё зэгсүү тий бас. За бизнес нэг ч гинэс угаагаа. Гинэс жоохон хатуу. Стаут учраас би нэг тухтай биш. Гэтэ салют. Шилтэгээс сул юм байна. Лаацтай шилтэгээс нэлээд сул байна. Тэгэхээр жоохон дайггүй юм шиг санагдчихэ. За тэгээ хоолой идэхдээ хоолой харуулъя. За. Ийм газар орсон баггүй юу? Тэгний газар нь өөрсдөө бүх юм яадаг гинэ. Нийлүүлдэг гэх юм уу? Юмасаа өөрсдөө хөгжүүлээд яагаад явдаг бүх юм яадаг гинэ. Тийм учраас юу юм бэ? Бусдад зүйлс хамгийн үнэтэй газар байна. Тэгээ хоол үнэхээр үнэндээ таарсан үгүй бүгдээрээ шалгацгаая. За тэгээ хоолоор олцгаая. Тэгээ бид нартай хамт явж байгаа нэг хүн маань болохоор нөгөө гурилны аршилтай гэдэг. Тэгээ гурил идэхгүй гэсэн чинь шууд талхын цаанаас нь gluten free юу гэж өгчээ. Цаанаа тэр гал нь байгаас тэр галан дээр л грилээ хийгээл тэгээ өгөх юм шиг байна. Nice. Талх нь айгүй гоё байна. Сармис нүртэй байгаа юм шиг. Айгүй гоё зөөлхөн байна. Спонжи. Масан давстай. Гоё. Хоёр дахь тэнэсээ ууж ин баг сохтлоо. Модерн бүргийн мэдгүй байна. Тойрол байгаа юм бас мэдгүй байна. Дээр нь байгаа юм ич мэдгүй байна. Мэдж байгаа юм юу ч чадаг байна энэ хоолноос. Ямар ч юм стейк нэг төсөхгүй юм Дарсан ногоо. Даршилсан ногоо. Гэтэ ямар ногоо гэдэг мэдэхгүй. Цагаан доо цагаан манжим. Чиз. Чиз нь аюу гоё. Чиз нь нэг юм яманы суун чиз шиг юм шиг амтч. За энэ болохоор юу? Бугын мах. Тэр цаана болохоор юу вэ? Сэлг байцаа. Энд ч болохоор нухсан хүмүүс байна. Бид нэг жижиг ширээд газ аваад явахгүй болохгүй. Нухсан дээрээ борцоор хийнэ. За бүгдээрээ бугын мах хамсч үзье. Бугын мах нь аюу зөөлх юм байна. Тэгээд амт нь болохоор үнхээр гой зөөлх юм. Тэсний ийм өхрийн магаар бодвол нэг ийм хүн юм шиг нэг хөнгөх авдаг юм байна. Тийм амт нь хийх заяа. Яг идэхээр хөнгөх. Одоо жинхэнэ хоол харуулъя. Рибайстик. На борцтой нухсан авч үзье. Чипс надад томны хэмжээ. Миниймээр амнаас том. Үнтэй байсан аргагүй байна. Хоол үнэхээр сайн юм байна. Тэр гоё мундаг юм байна. За үнсэн махнаас сайдээ. За борцсон хариулбал ер нь бол медиум. Дундруулга илүү роо байгаа юм байна. Гэж хэлдэг. Ачин мөөгөл авсан. Мөнгө зүгээр ингийн мөнгө. Юу вэ? Шарсан кабеж. Байцаа юмсан. Нөгөө грилэн дээрээ шарсан байцаа болохоор юу гоё юм шиг. Байцаа. Соус нь бор өнгөтэй юм. Юуних тэр бүгд амсч байгаа юм. Бидний махан нь юунага угсаа махыг үүсэхгүй байна. Соус нь болохоор нэг юм соус нь муу юм байна. Нэг юм смоки тийм авах. За би
Сгэ бодох хамт үж байгаа юм жоо. Тэсээ гоцоо. Төлөвний энд сайхан боллоо. Босоо төлөвний цайгаа уух гэж ирсэн байна. Тэгээд халуун юм тусна захиад тэгээд бос юмуд нь буфе маягаар байгаа байна. Тэгээд ийм юмтэй би юуг нь харуулъя. Охины цэнхэн нь хальт харуулна. За уух юм оранж жуустэй. Тэгээс юутай масла ингэж яаж өгөх юм бэ? Тус нь хатаа тус нь гэж өгөх юм байна. Тэр гоё юм. Тэгээд хүүхдүүд зориулж мэдээж нөтөлөө дээр бэлтцсэн. Тэгээд тост хийвэл тост юм биш юм те. Эцэнэ jam honey money. Croissant талах малах бүх юм бэлтцсэн байна. Хойрч үзье. Wheat box гэдэг энэ нөгөө мюсли шиг юм гэсэн үг. Сүүндээ хийгээд яхад авчдаг. Тэгээд юугаар шин чизүүд энэ юу бодолч өөрөө бүх юм өөртөө идэг гэдэг яг алдартай. Эцэнэ green smoothie байна. Apple spinach banana байсан тэг ингэж юмснууд байна. Юмснууд байна. Смути нэг гоё. Йогурт тохсдог гэж бодчихъя. Crunchy muesli байна. Хоёр төрлийн барайм багш байна. Нэг нь дээр нөгөөх нь plum юм шиг. Тэгээд coconut nutтэй юм байна. Тэгээд melonтэй байна, pineapple байна. Ингэж юмсан юм шүү дээ. Бүхэн жижиг идэгтэй гоё юм. За энэ болохоор vegan байна. Vegan гэдэг нь юу бэ те? Мог байна. Тэгээд spinach байна. Помидор байна, hash brown байна. Нөгөөт нь spring roll шиг юм байна. Тэгээд би болохоор авокадотой авсан. Энэ шүү. Энийг болохоор зүгээр идэх гэж авсан. Хаймд доор чиз тавьсан. Хат төгсөлсөн байна. Энэ болохоор арай өөр чиз авсан. Юм өмнөх юуна буудлаас арай чанартай байгаа мэдээч. Оранж жуус мөсөө намд нь шал өөр шүү дээ. Дотроо нэг жижигхэн булчрууд нь байгаа юм шиг тийм юм шүү дээ. Ой, тэсээ гоцгоо. Тэгээд зүр буудлын хальт харуулъя. Тэгээд гаднаас ингэж харагдаж байна. Энэ гаднаас суудаг. Яард нь байна. Тэвэр хөтөн байна. Сэтгэлж байна. Ийм нэртэй хотел Индиго гэдэг газар. Айгу хөтөн байна. За энэ байгаа шүү дээ. Энэ болохоор Шекспирийн сургууль нэлээ. Тэгээд орж болдог үг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч зэн Шекспирийн сургууль байсан. За өчтөрийн хоол идсэн газар чи энэ байна. Энд нэг гоё юм байгаа. Энэ нөө Шекспирийн гэрн гинэ, гэр музей юм байна. Цаатлаг займ байвтай юм уу те. Гоё байна шиг. Тэгэл ер нь нэг юм Лондон ч гэж Англи гэдэг хот ер нь нэг иймэрхүү цаг агаартай юм шиг байна. Бүүдгэр жоохон сэрүүхэн. Өө ич хаа байсан чинь 25 оны spring яа гэж дээ. Нэн гэж дээ. Үсчнээ тэгэхээр бид нар орохгүй маань. За энэ байшин болохоор юу юм бэ? Шекспирийн төрсөн гэрн юм байна. Тэг яг тэр хуучнаа хатгалцсан юм шиг байна. Тэг ийм байшинд энэ цотой хүн төржээ. Мэндэлжээ. House of Sperling, Harry Potter-ын дэг хөрөх шиг байна. Шууд мөртэй. Тэлмэд нэг юм авч өгнө хичээж та. За хөшөөнө. William Shakespeare гэдэг юм байна. За энэ болохоор юу гинэ? Олон нийтийн номын сан байна. Хүмүүс номын санд орж болдог юм шиг байна. Тэр цаана юу вэ? Шекспирийн бас номны дэлгүүр байгаа гинэ. Гоёоц. За хаана ирсэн байна вэ гэхээр Манчестер Ситигийн стадион дээр ирсэн байна. Өнөөдөр Ливерпул Манчестер Сити хоёр тоглоно.
энэ тоглолтыг хүрэхэд эцгээд ирсэн байна. Nice. Зорион макавчта. Дахиад те. Тэгээд хоёр давхар махтай бүргэлтэй. Сет авлаа. Энэ бидний Европын макуудын дандаа дээр нь юу гэдэг юм? Crispy onion байдаг юм тийм төмстэй. Ийм сет авлаа. Юу яаж байгаа юм бэ? Security check хийж бүх юмаа шалгуулж үзүүлээд харуулж явж байна. За, системд орлоо. Хүүхдийн юм шиг байна да. Баархаар шинжтэй байна да. Before that, you guys go out this way, Goed te be skoja zitten. Ой. Харуулт таад яваа. Дэмжээ харж нэр нь амаагүй загнаад шүү. Даг дуулж байна. За тоглолтоо үзчихлээ. 85 6 дахь минут дээр төрүүлээ гараад ирлээ. Тэгэхгүй бол яг гараад ирэхээр энэ одоо хэдэн мянган хүн чинь автобусанда трендээ суух гэж бүр халаан болох байх. Тэгээ тэрнээс өмнө газ бүхсээ аваад цухтаалаа. За тэгээд өнөөдөр ингээд машиндаа суугаад Лондон яваад ирсэн нэ. Өдөр баг. Сайн байцгаана уу? Франкфурт дээр исэн чи үзчихтэйгээ таарлаа. Тэгээ зураг авуулчих гээд. Тэгээд далимаар нь авуулчлаа. Би доор нь сошиал аваад байна. Тэгээд сараараа. Амар мондог, нэрнгэсэн мондог, амар энгийн тэр нь амар таалагддаг. Баярлаа. Баярлаа.